Орхисон бэ гэдэг асуулт үзэгчдийн дунд асуулт хэвээрээ үлдсэн л дээ. Яг энэ бол ярих юм бол бас хөөрхөн түүх. Бид нар шинэ үе гэж байгуулад бид нараас тодорхой хэмжээний амжилттай эхэлсэн, амжилттай гараагаа явуулсан. Тэгээд энэ шинэ үеийг гоё амжилттай авч явсан. Тэгэл нэг газар очиод бид нар ингээл аргагүй бие биенийг орхиод ингээд тус тусынхаа мөрийг хөөсөн. Тэрийг бол яг мэдээж хэрэг бүх юм сайн сайхан байсан бол бид нар тарж бодохгүй. Гэхдээ бид нар бас байж боломгүй дайсагналцал үүсээгүй. Зүгээр гоё за одоо энэ хүрээд хөдөлгөөн явахгүй юм байна гэд. Тэгэл хамгийн эхлээл баяраа маань FM-ийн юу агаал яваад гэсэн. Дараа нь юм уу амби яваад гэсэн. Дараагаар нь би тэгээд за шинэ үеэс за би одоо ер нь болиё гэсэн. Нэгдүгüүрт нь би их ядардаг болсон байсан. Хоёрдугаарт нь би бас кинонд сонирхол төрсөн. Кино хийе гэж бодсон тийм ээ. Нэг химийн уйтгартай ингээл тайзан дээр ингээл тоглоол байвал одоо хүртэл би тоглоол байвал байх л байсан байх. Гэхдээ би бас амьдралыг бас дахиад нэг шат ахимаар одоо яг өөрийнхөө хэмжээнд шат ахие гэж бодсон. Би одоо шинэ үедээ байж л байсан бол одоо би байж л байна. Тэгэл одоо нэг бас нэг химийн тоглолттой нэг жүжигчин байж л байх байсан байх. Гэхдээ би учиргүй одоо би боё үеийг бол хүмүүсүүд их сонирхдаг байхгүй юу? Та хоёр одоо ерөөсөө ингээл одоо ер нь уулзддаг. Та хоёр одоо бие биендээс амар дургүй үстэй. Одоо гэж ботлол ингээл боё тэгж байна энэ төр гаал те боё тэгчлээ энэ төр гаал. Одоо надад бол очиод боё тэлдэг гэсэн. Хүрлээ тэгээ явж байна энэ төр гаал те. Боё үеийг бол одоо уулзахад тун гэмгүй сайхан уулздаг. Бид гурвын салсан сонголт гурвуулангийнх нь амьдрал болж байна, бүтэж байна. Хинийхэд сонголт буруудаагүй. Тэгээд би кино хийхийг бодсон. Тэгээд би киногоо хийсэн. Миний кино, эхний кино Боолын гэрээ бол хоёрын дайсан. Кинонд би амжилт олсон. Би урамшсан. Би дахиад кино хийнэ гэж бодсон. Би бодлороо 3 дахь киногоо тагнуулч аав гэж кино хийсэн, тийм ээ. Миний бүх кино амжилттай болсон. Би миний явсан зам буруудаагүй юм байна гэж бодсон. Би тэгээд найзтайгаа нийлж өөрийн гэсэн бизнес хийсэн. Тэгээд тэр маань амжилттай болсон. Гэх мэтлэнгийн миний сонгосон, миний татсан хаалга ямар буруу явуулаагүй.